За бүгдээрээ сайн уу? Өчигдөр минь өдрийн минь Монгол хэдэн цаг болж байгааг хэзээ үзэж байгаа шалтгаалаад манайд бол одоо өдрийн хоолны цаг болж байна. 2 цаг болж байна. За сая гадуур явж ирж байгаа гяс нэг хурдан болдог юм хоол хийчлээ. Энэ юу юм бэ гэвэл пүнтүүз гэд хуучнаар байдаг байсан. Би пүнтүүзэнд хүүхдээ байхдаа бүр айгүй дуртай байсан. Тэгээд энд ирээд олж идэж чадахгүй. Саяхан глобус гэд дэлгүүрт явж байгаад ийм солонгос юм нарийнхан пүнтүүз олж аваад. Тэгтэл энэ дээр болохоор зеленых бобов гэж бичсэн. Энэ нь болохоор зэрэг юу гэсэн үг байхгүй юу? Ногоо бандуунаас гаргаж авсан лавшаа гэдэг юм. Тэгээд явж гисэн амсаад үзье гэсэн айгүй гоё хамттай юм лээ. За 2 минут бүр чанал болчдаг амар айгүй хурдан болов. Тэгээд энэ болохоор зөвхөн өхрийн татсан баг. Татсан баха яаж хийсэн гэхээр би байнга тэгж байдаг штэ тий. Хариулахын тавган жохоо юм дас игээл тэгээл зөөлхөн гал дээр орхичингууд өөрийнх нь махныхын шүлэн ялгараад тэгээд тэр шүлэндээ дэвтээд тагийн тав орхичингууд шүлэндээ дэвтээд аюу хурдан болчдөг 20 минут. За тэгээд махан болохоор юм цэвэр 100% помидороор амталсан байгаа. Томатор. Энэ болохоор нэмэлт ямар ч уур найрлага ороогүй энд зөвхөн сахар орсон байгаа. Жохон бага хэмжээний. Тэгээд хар перц өнөр оруулах зорилгоо тий. Миний фокус яагаад байна? Аюу муурагдаад байна. Тэгээд манайд Монголд экстра гэдэг дэлгүүр байдаг гэсэн. Тэр экстра гэдэг дэлгүүрт яадаг гэсэн шүү. Яг нь Орос хүнсний бүтээгдэхүүнүүд зардаг гэдэг манай ихч заримдаа очиж юм авдаг гэсэн. Дэргээр нь та бас ороод үзээрэй. За энэ болохоор зэрэг юу юм бэ гэхээр помидор тэгээд шар цукини тэгээд ногоон сонгоо. Ногоон сонгоо болохоор би болгоогүй шүү дээ. Ер нь түүхийг хэрнэ гэрчсэн байгаа. Цукини болохоор чинь урд гонжгор ногоон байдэн шүү дээ. Ерөнхийдөө бол Монголд ер нь би тиймийг л харж байсан. Тэгтэл манай төслөн дээр энэ жил нодин ч сургаж ирсэн ийм суурд ургаж байгаа юм бүрэнгээ шар. Бүр айгүй гоё амттай. Чихэрлэг амттай юм шиг мөртлөө айгүй гоё амттай. Ногооноосоо бүр гоё амттай юм цукини. Тэгээд энийг би сая хоолндоо хэлээд за тэгээд мэдээж нэг стакан аршаана уухаа мартахгүй өдрийн хоолн дээр. Тэгээд та хэд ч гэсэн аршаан сайн ууж агаарай. Эмчилгээний зорилгоор заавал уuna гэсэн заал байхгүй. Аршааныг л өдөр тутамдаа махтай хоол идэж байгаа үед бол хоолныхоо хажуугаар аршаа уучаад цай ууснаас аршаа уужсан хамаагүй. Хоолны шингэцэн сайн шүү. Тэгээд ходоод гэдс өвддөг хүмүүс бол заавал ч аршаа ууж гараа ажилламаар байна. Манай монголч айгуу гоё аршаанууд байдаг штэ. За тэгээд баяртай. Та ч гэсэн гоё хоол ичтэй сайхан хооллоорой.